Мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг интернетгүй аялал гэж үгүй, илүү их датаг EasySIM болон дэлхийн номер 1 тоос орогчны брэнд Dream Event гэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрч байна. За, өдрийн мэнд агий. Өдрийн мэнд хүргэе. За, Монгол улс ханиад томондоо нэрвэгдээд бүр би ч гэсэн ханиад хүрсэн юм шиг байна. Үхэнгээл алдчихин да одоо. Харин ер нь дэлхийд даяараа юм биш үү? Манай сургуульч гэсэндээ бас нийт оюутнуудтай хандаад олон нийтийн газар явахдаа маск зүү, ханиад томоо амар хүчтэй дэгдэлт хийсэн ингээ анхааруулга яваад л байгаа. Автобусан суух, метрон суух энэ үедээ заавал маск зүү гэл тэгээд байгаа. Тэгээд маск зүүж чаддгүй хүмүүс бас айгүй яг энэ үеэр хэцүү байх юм а тийм ингээ. Би жишээлбэл ингээ маск зүүхээр хүчил дөрөвч дутагддаг юм яа ингээ дагзаар айгүй өвдөд идэгсэн шүү дээ. Одоо ч гэсэн тийм үеэрээ. Тэгэхээр одоо ханиад томоо маск сайн зүүж хамгаалахаас өөр арга байхгүй. За энэ ханиад томооны дэгдэлтийн яг энэ үеэр хажуугаар яг одоо Монголд оюут толгойн хилцээр болон оюутлогын гэрээний асуудлаар нөгөө сонсгол хийгээд байна тийм ээ. Тэгээд өнөөдрийн дугаар бол хоёлаа татварын маргаан ба үн шилжилт гэдэг сэдвээр ярих юм. Манай нэг найзын санал болгосноор энэ оюутлогын гэрээ болон энэ татварын асуудал менежментийн төлбөрчд энэ асуудлаар нэвтрүүлэг хийгээч гэдээсэн. Хоёлаа бол гэхдээ яг тэр талаар бол ярихгүй яагаад гэхээр бас олон хүмүүс бас мессеж ч харагдаад идэв. Оюут толгойн талаар бол ярихгүй яагаад гэхээр би тэр нарийн ширээн дотоод бичиг баримт ч гэдэг юмнуудыг үзэж судлаагүй мэдэхгүй байжж одоо жишээлбэл ингэх ёстой тэгэх ёстой энэ зүг байсан тэр нь буруу байсан гэж үнэлж дүгнэлж шүүмж өгдөг ч юм уу зөвлөмж өгдөг тийм хүн бол биш. Тэгэхээр хангалттай мэдээлэл хөөж ч худлаа өнө тэгж ярьж бол болохгүй гэж боддог. Харин одоо сонсголтой холбоотой нэг юм яваад байна л да. За эднэрийг одоо хөөж гаргах ч юм уу энийг зогсооч юм уу иймэрхүү одоо юмнууд их яваад байна. Энэ бол маш буруу юмнууд одоо мессеж өгöd байна л да. За тэр зогсоох гэхээсээ илүү тэр алдаатай байгаа гэрээнүүд дээр засвар оруулах ч юм уу тий. Тэр тал руугаа одоо бөөнөрөө одоо ингэж анхаарлаа хандуулсан дээр болов уу гэж бодох юм. Тий. Хоёулаа бол хэргийн товч нэвтрүүлгээр энэ олон улсын хэмжээнд босон бодит хэрэгүүдийг ярилцаад тэндээсээ сургамж авах, сэрэмжлүүлэхийн зорилготойгоор янз бүрийн босон үйл явдал хэргийг ярьдаг. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаартаа хоёулаа яг энэ оюут толгой маргаантай шууд холбоогүй боловч ер нь уул уурхайн салбарт үүсдэг энэ татварын маргаан. За энэ дотроо ялангуяа үн шилжилттэй холбоотой асуудлуудын ойлголтуудыг авч ярилцах гэдэг юм. Үндсэндээ 5 том хэргийг ярина. Тэгээд сэдв нь өөрөө бас нэлээд нарийн ширээ ойлголтууд ихтэй учраас 2 хувааж нэвтрүүлэг бэлтгэхээр байгаа. Өнөөдөр бол эхний дугаар буюу 2 том хэргийг ярьж өгөх болно. За энэ одоо нөгөө хэрэгүүдээс манай монголчууд маань магадгүй үн шилжилт гэдэг нэр томьёог ихээхэн сонсох байх гэж би бодож байна. Тэр үн шилжилт гэж юу юм? Олон улсын одоо татварч гэдэг юм уу? Олон улсын групп корпорац компаниуд жишээлбэл үн шилжилтийг хэрхэн яаж ашигладгийг те яг юу юм бэ? Ямар хүчтэй зүйл байдгийм бэ гэдгийг юм ойлгуулах зорилгоор болсон явдлуудаас ярьж өгөх гэдэг юм. За энэ хэрэгүүд бол Австрали, Танзани, Орос, Венесуэл гэдэг улсуудад болсон хэрэгүүд байгаа. Тэгээд олон улсын шүүх арбитртэй татварын байгууллагуудтай холбоотой. За бидэнд бол ихээхэн сургамж болох хэрэгүүд гэж би бодсон учраас жоо уйтгартай байж магадгүй гэмт хэрэг энэ шиг биш болохоор тийм нэлээд танин мэдхэн шинжтэй ойлголтууд өгөөд ярих юм байна. За нэлээд удаа оршил ярьсан. Тэр юугаа сайн мэдэхгүй тэр одоо нарийн шир юмнуудын та намайг нэг синхруулээд өгөөч. За синхруулъя. За эхний хэрэг бол Glencore Investment компани Австрали улсын татварын албатай
австралтай маргаан үүсгэсэн ийм хэрэг байгаа. Энэ хэрэг бол 2007-оос 2022 оны хооронд үүссэн ийм маргаан байдаг. За Австралийн уул уурхайн гигант компани Glencore компани Австралид охин компани болох Glencore Investment Pty гэдэг нэртэй ийм компаниар үйл ажиллагаа явуулдаг. За гол асуудал нь юу болсон бэ гэхээр 2007-оос 2009 онуудад энэ Glencore гэдэг компани Австрали дахь одоо Copper гэдэг нэртэй уурхаагаас олборлсон зэсийн баяжмлыг Швейцарт байдаг толгой компани болох Glencore International AG гэдэг компани руугаа экспортлохдоо үнийг нь хиймлэр бууруулад үн шилжилт хийсэн гэдэг юм гол маргааны агуулга юм байна. За энд бол Австралийн татврын алба засгийн газар нь юу гэж үзчихсэн гэхээр олон улсын татврын дүрм ялангуяа нэг transfer pricing буюу үн шилжилтийн стандартыг зөрчсөн гэж буруутгасан асуудал байгаа. За манай улсын хувьд ч гэсэндээ одоогор яг үн шилжилт үүсчээд байна гэдэг асуудлыг гаргаж ирж ярьж байгаа. Тэгэхээр энэ бол яг ямар шиг хувьчтай бэ гэдэг ерөнхий ойлголтын нэг хэрэгээс төлөө авч үзье. За Glencore бол дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг. За зэс, нүүрс, никел зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт ашиглалтаараа юм дагнсан том компани. За Австралид бол Copper гэдэг уурхайн байдаг. Энэ нь зэсийн бас маш том орд. 2007 онд Glencore болон толгой компани болох Glencore Investment гэдэг компаниудын хооронд худалдааны гэрээ байгуулагдсан. За энэ гэрээг бол зэсийн баяжмлыг толгой компанидаа Австралийн охин компани нь нийлүүлэх гэрээ байсан. За энэ арилжаагийн татврын албан шалгаад борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр толгой компанидаа зарсан байна гэдэг ийм үндслэлийг гаргаж ирсэн, асуудлыг гаргаж ирсэн. За энэ дээр бас ганцхан борлуулалтын үнэ бага байснаас гадна нэлээд хэд хэдэн асуудлыг бас татврын алба гаргаж ирсэн байдаг л да. Энэ дээр нь болохоор одоо нэг price sharing percentage буюу одоо ингээд үн хуваарлах зарчим гэж бас нэг юм арга байдаг. Тэгээд тэрийг хийчихсэн байна. За дээрэс нь одоо quotational period буюу үн тогтоох хугацаа гэж юм байдаг. За энийг хоёлаа тайлбарлаад өгнө. За тэгээд treatment болон refining charges гэдэг энэ төлбөрүүдийг ойлголт байдаг. Гэрээгээр их хвчлэн талууд харилцан тохиролцож тогтоодог. За энэ нөхцлүүдийг маш юу гэмдэ Австрали улсын засгийн газраас Австрали улсад маш ашиггүй байдлаар өөрөөр хэлбэл Австрали улсад татварыг төлөхгүй байдлаар зохицуулж гэрээгээ хийчихсэн байна гэдэг ийм асуудал байна. За үн шилжилт гэдэг нь яг юу юм бэ гэдгийг энгийн үгээр тайлбарлах юм бол харилцан хамаарал бүхий этгээдүүд за одоо толгой компани охин компанитайгаа ч юм уу эсвэл нэг толгой компани доор байдаг хоёр охин компани ч юм уу эсвэл нэг эзэнтэй хоёр зэрэгэлдээ компани ч юм уу те ийм хоорондоо харилцан хамааралтай компаниуд этгээдүүд хоорондоо бараа ажил үйлчилгээ бит болон бит бос хөрөнгө те патент брэнд оюуны өмчөд юу гэдэг эднийг ингээд солилцохдоо одоо тогтоодог үн нөхцөлийг нь хэлээд байна. Одоо юу гэж тайлбарлах вэ гэхээр нэг гэр бүлийн гишүүд хоорондоо ямар нэгэн арилжаа хийхдээ үн шилжилт хийх буюу одоо нэг үнийн дүнгийн огт өөр хаа хамаагүй хүнтэй гэрээ хийгээд борлуулах байсан үнээсээ өөрөөр тохиролцохыг хэлнэ гэсэн. Ойлгогдож байна одоо. Тэгэхээр энэ дээр бол үн шилжилт үүслээ гэж хэлдэг. Гэхдээ энэ үн шилжилт яг мэдээж энэ гэр бүлийн гишүүд гэдэг юм харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо гэрээ хэлцээр хийхийг огт зөвшөөрдөггүй биш. Энэ бол маш боломжтой зүйл. Гэхдээ Ансалва улсын засгийн газрууд үүнээс яаж хамгаалдаг вэ гэхээр одоо нөгөө үн шилжилтийн зарчим гэдэг юмыг баримтлаад шалгалт хийгээд тэгээд одоо нөгөө татвараа зөв шударгаар ногдуулах юм үйл ажиллагаа хийдэг гэсэн. Энгийнээр тайлбарлах юм бол нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хоорондоо нэг юм 10 төгрөгийн үнэтэй энэ салфетгийг эхнэр нь нөхөртөө зарахдаа одоо татварын зорилгоор зах зээлийн үнэ нь 10 төгрөг байхад чинь
5 төгрөг эсвэл бүр 1 төгрөг ч гэх юм уу. Бүр ингээд шал байж боломгүйгээр хямдхан эсвэл бүр зориуд татврын зорилгоор маш өндөр үнэтэйгээр 100 төгрөгөөр ч гэх юм уу. Ингээд зарцсан байх юм бол татврын газрууд үн шилжилтийн зарчмаа баримтлаад үгүй наад бараа бүтээгдэхүүний чинь үнэн зах зээлийн үнэ 10 төгрөг байна. Тиймээс энэ татварыг нь 10 төгрөгөөр л тооцсон. Та хоёрын хооронд хэдэн төгрөгөөр мөнгө өгсөн авсан ч бол хамаагүй гих маягаар ингээд ажилтгаа гэсэн үн шилжилтийг. За тэгээд мэдээж энэ бол ихэвчлэн татврын зорилгоор ашигладаг. За ашиг хуваах зарчим гэдгээд бас дотроо их олон юм байгаа. За одоо буцаад нөгөө хэрэгрүүгөө ороход энэ Glencore-ын жишээ дээр нөгөө үн тогтоох хугацаа буюу quotational period гэдэг энэ нэг ойлголт бас дахиад гарч ирдэг. Энэ бол уул уурхайн салбарт яагаад уул уурхайн салбарын гэрээнүүдэд чухал ойлголт вэ гэхээр ингээд уул уурхайн түүхийн эдийн бүтээгдэхүүнийг худалдаж авах борлуулах тэ эн чинь ингээд нэг үн яваад байгаа штэ хідээр тооцох. Жишээлбэл талууд хоорондоо харилцан хамааралгүйч бай аль нэг этгээдүүд байнгын худалдаа авалт хийхдээ үнэ нь бол хэлбэлцэн тэ нэг бол өснө нэг бол буурна. Тэгэхээр яг татвар тооцох гэдэг юм яг дундаж үнэ яаж гаргах юм бэ гэдэг дээр ийм тохиролцоо хийдэг байхгүй юу? Одоо жишээлбэл сүүлийн 3 сарын үнийг жишээлбэл аваад за эндээсээ тэр нөгөө нэг дахиад дараагийн ойлголт буюу одоо нөгөө баяжмлаа боловсруулах тийм зардлын төлбөрийг бас гэрээгээр тохиролцдог юм. Тэгэхээр тэр боловсруулалтын зардлыг тооцох борлуулалтын дундаж үнэлгээг одоо ямар хугацаагаар авах вэ гэдгийг тэр нэг тооцдог хугацааг энэ quotational period гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг болол яг уу ингээд яг бүр хар дээр цагаанаар бичсэн тийм юм байхгүй боловч ерөнхийдөө arm's length зарчим буюу хоорондоо ямар ч хамааралгүй этгээдүүд хоорондоо хилцэл хийж исэн болвол ямар үнээр хийх байсан бэ гэдэг иймэрхүү зарчмыг баримтлаад шалгадаг. За нэг энэ нэг quotational period-ийг Австралийн Glencore гэдэг компани охин болон толгой компаниуд хоорондоо хийхдээ buyer нь өөрөө тогтооно буюу худалдан авагч нь өөрийнхөө үзмжээр л одоо энэ quotational period-д тогтооно гэж гэрээнд заасан байна. Өөрөөр хэлбэл одоо өөртөө хамгийн ашигтай хөлбөрийг сонгоно гэсэн үг. Худалдан хүн буюу Австрали улсад ерөөсөн сонгох хэрэг байхгүйгээр. За ийм гэрээний үн тогтоосон. За үүнээс гадна дахиад price sharing percentage гэдэг нэг юм бас ойлголт байдаг. Одоо үнийн оролцооны хувь гэж орчуулах юм да. За энэ нь болохоор дахиад юутай холбоотой TCRC гэж нэг хоёр зардлын тохиролцоог бас уул уурхайн томоохон гэрээнүүдэд хийдэг. Нөгөө боловсруулалт ба цэвэршүүлэлтийн төлбөрүүд тахгүй юу. Тэгэхээр энэ ямар очтой төлбөр гэхээр ер нь энийг тайлбарлах юм бол нэлээд бас цаг авах гэдэг юм л да. Үндсэндээ нэг юм юу гэж хэлэх юм уул уурхайн тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг нь илтгэдэг нэг юм параметрийн үзүүлэлтийн үүрэгтэй одоо ийм төлбөрийн зориулттай нэг төлбөр байдгаа гэдэг ингийн хар баргаар тайлбарлаж байна. За энэ төлбөр бас бол ерөнхийдөө ингээд ялангуяа зэсийн худалдан борлуулалтын арилжааны гэрээнүүд дээр ер нь заавал тохиролцоо хийгдээд тэр нөгөө цэвэршүүлэх үйлдвэрүүдтэйгээ хийгдэж идэг. За энэ яг нөгөө Австралийн жишээн дээр болохоор толгой компани худалдан авагч байгаад байгаа шүү дээ, тий. TCRC гэдэг энэ хоёр төлбөрийг бол бас тогтоож авж байгаа. Худалдан авагч нь энэ одоо ашигаас ингэж тэр төлбөрийг ингэж авчид үнийн хэлбэлцлээс бол авч идэг. За ингэхдээ нөгөө нэг түрүүнд ярьсан тэр нөгөө үн тогтоох хугацаа байна шүү дээ. Энийгээ бас дахиад өөртөө ашигтай байдлаар сонгож аваад за тэгээд энэ нэг TCRC төлбөрөө бас аваад ингээд нэг ийм байдалтай гэрээ хийгдээд зэсийнх нь баяжмлын борлуулалт нь хийгдчихжээ. За энэ нэлийн төвөгтэй ойлголт учраас ойлгомжгүй байж магадгүй. За татварын алба бол энэ хоёр компани хооронд харилцааг 2010 оноос хойш эхлээд шалгаж эхэлсэн гинэ. Тэгээд одоо OECD-гийн гаргасан одоо нөгөө transfer pricing guidelines гэдэг юм зарчим байдаг. Энэ нэг arm's length
principle гэж нэг ойлголт байдаг. Орчуулах юм бол ингээд юм arm's length гэдэг чинь одоо ингээд гар хүрэх нэг юм алт зай гэсэн үг шүү дээ. Нэг юм алт хэмжээ. Яагаад ингэж нэрлээ үн шилжилтэн дээр энэ зарчмыг ашигладаг вэ гэхээр хоёр компаниуд хоорондоо яг юм алт тэрийн зайтай байх ёстой гэдэг юм нэг зүйрлүүлсэн үгнээс гаралтай гэсэн. Юу илэрхийлж байна вэ гэхээр хоорондоо ямар нэгэн байдлаар бие биендээ нөлөөлөхгүй, контрол тавихгүй, тэгээд дээрэс нь бие даасан байдлаар хилцэл хийх боломжтой байх энэ зарчмыг arm's length зарчим гэж хэлээд байна. Arm's length зарчмын дагуу одоо энэ үн шилжилтийг ингэж шалгаж тогтоодог гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ямар ч хамааралгүй бие даасан этгээд хэрвээ тухайн хэлцлийг хийжсэн бол ямар үнээр гэрээ байгуулах байсан бэ? Эсвэл ямар байдлаар ямар нөхцлөөр гэрээгээ тохирох ёстой байсан бэ гэх маягаар ийм байдлаар татврын албан шалгадаг гэсэн үг. Манай улс ч гэсэндээ бас ийм зарчмаар шалгаад юмнуудаа хийдэг те үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд татврын албаны тооцоогололоор бол Glencore Investment компани нь 2007-оос 2009 онуудад ойролцоогоор 100 сая гаруй Австрали долларын үн шилжилт хийсэн байна гэж тогтоож гаргаж ирсэн байна. За ингээд үүнийхээ улмаас 2013 онд нийтдээ 92 сая Австрали долларын нөхөн татварыг ногдуулсан. За үүнд нь бол нөгөө нөхөн татвараас гадна нэмхэн нөгөө торгуул явж байгаа, хүүн явж байгаа нийтдээ тооцсон дүн нь ойролцоогоор 92 сая Австрали доллар болсон гэсэн. За үүнийг бол мэдээж Glencore компани эсэргүүцсэн. Юу гэж үлэн зөвшөөрөх үү? 2016 онд Австралийн холбооны шүүхэд хандсан байдаг. За анхан шатны шүүх нь 2019 онд татврын албаны талдаа шийдвэр гаргасан. Шүүгч Дэвис юу гэж ütсэн гэхээр гүйлгээний нөхцөл нь тэгээ энэ хоёр талын гүйлгээний нөхцөл нь бие даасан талуудын хооронд бол хийгдэхэргүй байсан нөхцлүүд байна. За үнийн хуваарлалт нь 50% гэж тохирсон байна. Гэтэл зах зээл дээр бол 30 байдаг. За тэгээд нөгөө quotational period нь buying option гэж ингээд гэрэн дээр заасан байгаа. Нөгөө үн тогтоох хугацаанд худалдан авагчийн үзмжээр шийдэгдэнэ гэдэг ингээд заасан байгаа нь толгой компани илэрхий давуу байдал өгж гинэ гэдэг ийм дүгнэлт гаргаад татврын албаны талд шийдвэр гаргасан байдаг. За тэгээд энэ шийдвэрийн улмаас анхан шатны шүүхэн шийдвэр гарснараа Glencore 45 сая Австрали долларын нөхөн татвар төлөх шаардлагатай болсон. За энэ шүүгчийн хэлсэн санаан дээр дахиад нөгөө тайлбар жоохон дахиад өгье гэж бодсон. За яг энэ шүүгчийн дүгнэлтэн дээр бол 3 маш чухал асуудлыг хөндөж ярьж байгаа. Гүйлгээний нөхцөл нь бие даасан талуудын хооронд бол хийгдэхгүй байхаасаа гэж хэлээд нь шүү дээ тий. Миний түрүүнд ярьсан нөгөө arm's length principle буюу одоо нөгөө хүний яа энэ одоо монголоор гоёор орчуулж чадахгүй нь орчуулсан үг бодвол байдаг л ах уучлаарай тий. Нөгөө гарын урттай тэнцэх хэмжээний зайг баримтлах гэдэг жишг зүүр үгээр төлөөлүүлсэн хоорондоо харилцан хамааралгүй бие даасан этгээдүүд гэрээ хилцэл хийсэн бол ямар нөхцлөөр хийх байсан бэ гэдгийг баримталж одоо дүгнээд тийм юм байхгүй байна гэдгийг ингэж дүгнсэн гэсэн үг тийм. Одоо хоорондоо нөлөөлөх боломжгүй этгээдүүд гэсэн үг шүү дээ тийм. За тэгээ хоёрдугаар санаа нь болохоор ингээд үн хуваарлтыг нь 50% үн ашиг хуваарлалтаа 50%-аар ашиг шууд бол бас ашиг гэж үзэхгүй л дээ. Үн хуваарлалт гэж орчуулна 50-50%-аар за байгаа нь буруу байна. Зах зээл дээр бол 30-70-аар байдгаа. Эрсдэл үүсэх юм бол ашиг үүсэх юм бол яг энэ үн тогтоосон хуваарийнхаа дагуу талууд нь аавна гэсэн үг байхгүй юу? Гэтэл энэ зарчим бол ихэвчлэн энэ уул уурхайн ийм төрлийн гэрээнд 30-70 байдгаа. Гэтэл ингээд энэ гэрээн дээр 50-50% гээд заасан байна. Энэ бол буруу гэж дүгнсэн. За энэ дээр яагаад ингэ 50-50%-аар гэж зааж байгаа нь буруу вэ гэдэг дээр тайлбар өгөхөд за уул уурхайн компани буюу баяжмал одоо уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж байгаа компани байна шүү дээ тий. Үндсэндээ ингээд тогтмол гэрээнийхаа төлбөрийг аваад бүтээгдэхүүнээ нийлүүлээл ингээд байж явах үүрэгтэй тийм рутин майнер үүрэгтэй тэгэхээр байхгүй юу ер нь бол тэгэхээр
амар тийм том тухайн бүтээгдэхүүнээсээ ч гэдэг юм уу дэлхийн зах зээлийн юунаас ч гэдэг юм ингээд бүр тэр яг трейдер шиг амар том хэмжээний эрсдлийг үүрдэггүй гэдэг гэсэн. Чи бүтээгдэхүүнээ борлуулах гэрээг хийцэн л байгаа бол тий тэр төлбөрөө чи авч л байгаа бол тэгээд чиний ажил дуусаа аахгүй. Тэгэхээр энэ уул уурхайн компаниудын энэ нөхцөлд үүрдэг эрсдэл ашиг нь 30% та байдаг гэсэн юм онол зарчим байдаг. За харин одоо тухайн бүтээгдэхүүнийг цааш нь ингээ бүр эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаад тий ингээд дэлхий дээр одоо алт байлаа гэж бодоход алтны хөдөр ч гэдэг юм авчаад тэрнийгээ боловсруулад бүр эцсийн эмэг болох хүртэл үйл ажиллагаа юм маркетинг юмнуудад хариуцж байгаа нөхөр бол 70% эрсдэл үүрж байгаа. Төдий ч нэгээрээ 70% ашгийг нь авч идэг гэдэг тэгэхгүй. Тэр тийм учраас одоо үн хуваарлт чинь 50 биш 30-70 байдгаа гэж бол үздэг. За гэтэл нөгөө нэг энэ Glencore гэдэг энэ групп компани хоорд хийгсэн гэрээн дээр бол энэ үн хуваарлтыг нь 50% гэдэг ингээд заасан байгаа даа шүү дээ. Тэгэхээр 50% байж гинэ гэдэг чинь толгой компанийх нь одоо тухайн арилжаанаас үүсэж байгаа ч гэдэг юм уу үний хэлбэлзэл үүссэн ашиг эсвэл алдагдал энэ бүхэн чинь 50% болчихж байгаа. За Австрали компанид бол хэрвээ 30% ашиг жишээлбэл авах байсан бол 50 болоод өсчихж штэ тий. Яг тэгэхээр одоо ашиг үүсэх юм бол Австрали компани ч бас 30 байх байснаа 50 болоод штэ. Тэгэхээр Австрали талд ашигтай юм шиг байгаад байгаа тий. Гэхдээ энэ бол ашиг бол ерөөсөө биш. За яагаад ашиг биш вэ гэхээр ингэж толгой компани ингээд яг илүү их ашиг ингээд авах ёстой байсан тэр нэг боломжоо төрүүлээд Австралид ингээ хиймлэр төрүүлж үлдээгээд за тэгээд тэндээс өөр бусад механизмаар буюу нөгөө quotational period гэдэг нөгөө үн тогтоох тэр нэг хугацаа гэдэг нь шүү дээ тий. Эннийгээ худалдан авагчийн үзмжээр сонгох гэдэг юм уу. Тэгээд нөгөө нэг TCRC-гийн хоёр төлбөр байна тий. Энэ бусад механизмаараа буцаагаад өөртөө давуу тал авчиж байгаа байхгүй юу. Тэгээд энэ одоо нөгөө нэг ашигаа бас дээрэс нь нөгөө нэг profit shifting гэдэг ойлголт үүдэг. Ашиг хуваах зарчим энэ дээр бас дахиад үүсчихэж байгаа. Үүсгэсэн байгаа гэж үзэж байгаа. Би бол тэгж бодож байна. Яа тэгэхээр profit shifting үед яадаг вэ гэхээр толгой компани одоо хэрвээ ашигаа өндөрөөр авчих юм бол өөрийнхөө тухайн Швейцартаа ч гэдэм үү улстай өндөр татвар төлөх гээд байх юм бол тэр ашгийгаа охин компанид үлдээчихдэг байхгүй. Тэгэхээр тухайн охин компанийханд байгаа улс орны хууль jurisdiction-ээр бага татвар төлөхөөр байх юм бол охин компанидаа зориуд үлдээчихдэг. Тэгснээрээ нийт ингээ бүтэн томоор нь харах юм бол групп компани хэмжээ нь охин компани бага хэмжээний татвар төлөөд группийн нийт одоо нэг хөрөнгө үнэлгээ юм чинь ингээд хэвээрээ том илүү өндөр байх гэдэг байгаа байхгүй. Төлж байгаа татвар нь тэгж багасдаг гэсэн. Хэрвээ би тэр ашигла толгой компани руу ч юм уу өөр өндөр татварын хувьтай улс руу авчих юм бол татвар өндөр төлөх учраас тэгж авахгүйгээр бага улстай талтаа зориудаар хиймлэр үлдээчихдэг гэсэн. Тэгэхээр энэ дээр бол бас Glencore гэдэг энэ компани profit shifting гэдэг энэ механизмыг бас дахиад ашигласан байна гэсэн. За тэгэхээр энийг сая шүүгч дүгнээд байгаа хэлээд байгаа. За тэгээд энэ quotational period buyer option гэдэг нөгөө нэг толгой компанидаа давуу тал үүсгэцээ ингээд хэлээд байгаа шүү дээ тийм. Одоо зах зээлийн үнээс хамгийн өөртөө ашигтай үеийг нь сонгоод нөгөө тэр үн ашигаа тооцох боломжийг нь худалдан авахч буюу толгой компани өөртөө олгочихсон. За тэгэхээр энэ бүх транзакшнуудыг шүүх харгалзаж үзээд шудраг бус байна тий. Зөвхөн хоорондоо хамааралтай компаниуд л ийм хилцэл хийн. Тэрнээс биш хаа хамаагүй хоёр өөр компани хоорондоо ийм хилцэл гэрээ хийх боломжгүй. Тэ. Тэгээ тийм учраас илэрхий та нар нөгөө нэг юу яасан байна? Үн шилжилт хийсэн байна. Буюу хоорондоо харилцан хамааралтай этгээдүүд гэрээ хилцэл хийсэн энэ нөхцөл байна гэж шүүх анхан шатан дээрээ дүгнсэн. За гэтэл одоо Glencore компани энэ шүүхийн анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй 2019 оны сүүлээр
Full Federal Court руу давж заалцсан байдаг. За ямар үндслээр давж заалцсан бэ гэхээр за бидний энэ гэрээ бол зах зээлийн зарчим нөхцөлтэй бүрнээ нийцэж байгаа. За дээрэс нь бид нар хөндлөнгийн олон улсын шинжээчдийн дүгнэлт үнэлгээгээр ингээд хангалттай нотлогдож байгаа. За татварын албаны тооцоол нь бол үндсэндээ яг ингээд бодиттой транзакшнууд дээр огт хийгдээгүй. Харин нэг юм онлайн таамаг дээр ингээд суурилсан байдлаар тооцоол хийгээд байна гэдэг ийм аргументаар давж залдах гомдол гаргасан. За татварын алба харин өөдөөс нь юу гэж байр суурьтай байсан гэхээр энэ танай хоёр компани хооронд хийсэн энэ транзакшн бол бүр ердийн классик үн шилжилт мөн штэ тий. Танай охин компани ч толгой компани ингээд тижээж байна үндсэндээ. Тэгээ энэ бол яалтчгүй ингээд нөгөө arm's length principle ингээд зөрчиж байгаа асуудлаа гэдэг ийм байр суурьтай бол хамгаалж орсон байна. За 2020 оны 11 сарын 6-нд Full Federal Court буюу одоо манайхаар нөгөө давзаалдах шүүгчтэй нэ шийдвэр гаргаад татварын албаны давзаалдах энэ татгалзлыг хүлээж авалгүйгээр өөрөөр хэлбэл Glencore компани талд шийдвэр гаргадаг. За юу гэж Glencore компани талд шийдсэн. За юу гэж шийддэг вэ гэхээр за татварын албаны одоо ингээд нөгөө гаргаж ирсэн тайлбар нотлохоо үндэслэл нь хангалтгүй байна. За Glencore компанийн одоо гаргаж өгсөн энэ бодит зах зээлийн гэрээнүүдийн жишээнүүд гэж байна. Энд чинь одоо нөгөө нэг ийм байх байсан миний түрүүнд тайлбарласан зарчим байна шүү дээ. Arm's length principle чинь дандаа үндсэндээ өөр этгээдүүд хэрвээ байсан бол ингэх байсан гэдэг нөгөө харьцуултын аргууд бас яваад байдаг. За энэ нөгөө нэг юмыг одоо тэгэхээр ингэхтэй байсан, тэххтэй байсан гэдэг маргаа явж байгаа учраас энийг нотлох хэрэгтэй болж штэ тий. Тэгэхээр хоёр талаас яг ийм баримтуудаа шүүхтээр гаргаж ирсэн гэсэн. Гэтэл харамсалтай нь одоо нөгөө Glencore компани өөрийнхөө нөхцөлийг тийм хамгаасан баталгаажуулсан нотлох баримт аргументуудаа маш сайн гаргаж ирж чадсан гэсэн. Өөрөөр хэлбэл бидний хооронд хийсэн хилцэл бол хоорондоо ямар ч харилцан хамааралгүй этгээдүүд хоорондоо хийдэг тохиролцоо гэдэг нотлохоогоо сайн гаргаж ирсэн. Татварын алба нь бол сайн байж чадаагүй байна гэсэн. За энэ шийдвэр бол үндсэндээ ингээд Австрали улсын transfer pricing нөхцөлийг яаж цаашаад одоо ойлгох уу гэдэг юм энэ нөгөө прецедент болж өгсөн чухал жишээ болсон л да. За энэ дээр дахиад одоо юу яалаа. Хамтран ажиллагчаа танилцуулах амартаад хоёлаа бараг 30 минут явцсан байна. Энд чи хоёлаа өнөөдөр хэдийн хэрэг ярих вэ? Хэдэн кейс ярих? Хоёлаа хоёрыг л ярина. Хоёрыг л ярина. Угсаа авчихгүй. Харин тийм одоо битгээрт 17 минут л болцсон байгаа юм биш үү? Яа нэ чи хоёр дахь хэрэг. За хоёр дахь хэрэгээ хоёлаа жоохон товчлаад ярих тийм ээ. За тий. За өнөөдрийн дугаарыг интернетгүй аялал гэж байхгүй, илүү их датаг EasySIM-ээс EasySIM-ийг бэнтгэж байгаа. За гадаад улсад аялахаар бол мэдээж одоо хамгийн их хэрэг болдог зүйл бол өмнө нь газрын зураг байсан баг. За одоо бол интернет болж хувирсан байгаа. За такси дуудах, буудал захиалга, орчуулга хийх ч юм уу, бүх зүйл дээр интернетгүй болоод гадаад маш одоо хүн байдалтай аялал хийн. За мэдээж интернетгүй аялдаг тийм хүмүүс байдаг л баг л та. За ер нь гадаад интернетгүй бол одоо хөлгүүл гэсэн үг болсон байна. За тэгвэл одоо сүүлийн утаснууд маань бүгдээрээ дотроо eSIM дэмждэг болсон байгаа. За шууд бодит SIM хийхгүйгээр интернетээс шууд SIM аваад утсандаа суйрлуулж болдог болсон байгаа. За тэгэхээр EasySIM нь яг ийм үйлчилгээ явуулдаг. eSIM-ээр дамжуулаад одоо интернетийн үйлчилгээгээ хаач хамаагүй одоо авах юм боломжтой болж байгаа. За Хятад, Солонгос, Вьетнам, Таиланд гэх зэрэг монголчуудын түгээмэл аялдаг улсуудад шууд ажиллаж байгаа юм өндөр хурдны интернет байгаа шүү. За мөн эдгээр улсуудаас гадна Европын Шенгений орнуудад бас ажилладаг багц. За Зүүн өмнөд Азиудад ажилладаг багц зэрэг бүтээгдэхүүнүүдийг одоо өөрийнхөө вебсайтаар дамжуулаад худалдаалж байгаа. За эднийд нэг хоногтой багцаас эхлээд 365 хоног хүртэл хугацаатай за мөн өдрийн 1 гигабайт интернетээс эхлээд хязгааргүй интернет хүртэл одоо ийм дата багцууд байгаа юм байна. Яг өөрийнхөө хэрэгцээнд тохируулсан ийм багцаар одоо интернетээ худалдаж аваад илүү зардал гаргахгүйгээр ийм ашигтай интернетээ аялах ийм боломж байгаа юм байна.
За энэ SIM-ийг easysim.mn гэдэг вебсайтаас болон вебсайтаас худалдаж аван за мөн энэ вебсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мөн Facebook-ийн easysim.mn, за Instagram-ийн бас easysim.mn гэдэг ийм пэйжүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо хоёлаа давзаалдах шатны шүүх яагаад одоо нөгөө татврын албаны талд шийдвэр гаргаагүй вэ гэдгийг хоёлаа дахиад тайлбарлаад өгөх нь бас танин мэдгүй ач холбогдолтой гэж бодож байна. Түрүүнд дурдсанаар нөгөө нэг arm's length principle энд яагаад хангалттай нотлогдож чадсангүй вэ? Буюу татврын албад нөгөө ингэж нөгөө маргаад байсан шүү дээ. Үн хуваарлалт бол 55 байх ёсгүй 30 байх ёстой гэж тэ. Энэ нь өөрөө ингээд буцаагаад нөгөө нэг татврын эсрэг механизм profit shifting болгоод байгаа гэж тэ. За тэгэхээр энийг хангалттай comparable uncontrolled transaction баримтуудаа гаргаж ирч чадаагүй гэж шүүхт үнсэн байна лээ. Өөрөөр хэлбэл тэр хэрвээ 3 дахь этгээдүүд хоорондоо харилцан хамааралгүй этгээдүүд байсан бол ингэх ёстой байсан гэдэг хангалттай нотлох баримтуудаа гаргаж ирч чадаагүй гэж буруутсан. Тэгэхээр энэ дээр бол ер нь аль ч улсын татврын маш анхаарах ёстой зүйл л дээ. Тэгээ манай улс ч гэсэн болохоор ямар нэгэн олон улсын компаниуд эсрэг маргаан дээр явж байгаад яг иймэрхүү байдал үүсэх вэ гэж би аюу санаад авчихдаг. За тэгээд одоо юу гэдэг зах зээл дээр яг адил төрлийн яг адилхан нөхцөлтэй ийм адилхан өгөгдөлтэй ийм гэрээ байхгүй нөхцөлтэй. Жишээлбэл одоо жишээ манай Монгол улсад яг энэтэй ингээд адилхан төрлийн гэрээ огт өмнө хийгдэж байгаагүй бол. За тэгээд өөр олон улсад жишээлбэл яг ижил мэдээж өөр улсын жишээтэй төсөөтэйгээр байж боловч одоо мэдээж өгөгдлүүд нь өөр шүү дээ тий. Тэгэхээр энийг шүүх олон улсын арбитрч тийм шүүхүүд яг хангалттай нотлох баримт гэж авч үзэхгүй буюу гэдэг чинь бас айгүй эргэлзээтэй эрсдэлтэй зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Австралийн давзаалдах шатны шүүх яг энэ тохиолдолд өөрийнхөө татврын албаны энэхүү шийдвэр дээр нь ингэж нацаалт хийсэн байна хангалттай нотлох баримт одоо нөгөө comparable transaction-ууд хангалттай гаргаж ирж чадсангүй гэж тий. За хоёрдугаарт нь бол нөгөө quotational period буюу одоо нөгөө үн тогтоох хугацаагаа худалдан авагчийн үзмжээр байна гэдэг нь өөрөө одоо ингээд нөгөө шудраг бус гэдэг юм өөрөө өөртөө давуу байдал олгосон хэлцэл байна гэж үзээд байсан шүү дээ тий. За гэтэл үүнийг давзаалдах шатны шүүх юу гэж үзсэн гэхээр энэ бол ингээ хорвоо дээр огт байдгүй тийм зүйл бол ерөөсөө биш ээ тий. Түүхийн эдийн зах зээл дээр нөгөө юу гэдэг commodities trading зах зээл дээр бол иймэрхүү одоо уян хатан flexible quotation period-тэй гэрээнүүд зөндөө байна. Худалдан авагчдаа давуу тал олгосон иймэрхүү нөхцлүүд зөндөө байна. За тэгээд одоо томоохон трейдерүүд ялангуяа уул уурхайн компаниудад очиж гэрээ ихтэй одоо ер нь бол том жижигэн харьцаа гэж байдаг шүү дээ. Тэд нар ялангуяа ихэвчлэн ийм нөхцлүүдийг авдгийн байна. Тэр нь хоорондоо ингээд нөгөө юутай заавал харилцан хамааралтай этгээдүүд байх албагүй. Гэхдээ чи надад ийм таатай нөхцөл өгөх юм бол би энэ гэрээг чинь яг танахаас авъя ч гэдэг юм уу те. Тэгэхээр иймэрхүү байдлаар flexible тохиролцоо хийдгийм байна гэж үзсэн. За тэгэхээр огт ингээд нөгөө худалдан авагч нь өөртөө давуу тал үүсгэснээрээ одоо тэр quotation period-ийг ингээд сонгосон нь яг дангаараа өөрөө ийм одоо хуульч тийм үү arm's length зарчимтай харшлаад байгаа зүйл гэж бол үзэхгүй гэж дүгнсэн байгаа. За 3 дугаарт нь болохоор тэр нөгөө нэг татврын албыг тэр нөгөө Австралийн уул уурхайн компани болон толгой компани хоёрын хоорондох тэр эрсдэл үүргийн хуваарлтыг дүгнэхдээ буруу дүгнсэн байна гэж үтсэн байгаа. Нөгөө нэг түрүүнд яриад байсан 30-70 болон 50-50 гэдэг нэг 2% яриадсэн шүү дээ. Манай хоёр компани ч хоорондоо 50-50 хийцэн гэтэл анхан шатны шүүхтээр 30-тай байх хэрэгтэй гэж дүгнээд
шийдчихсэн байгаа. Гэхдээ давзаалдах шатны шүүх болохоор юу гэж үзсэн гэхээр за уул уурхайн компани ч гэсэн бас өөрөө бодит эрсдлийг хүлээдгээ. Яагаад тэгэхээр одоо борлуулалтын үн тогтоох механизм чинь өөрөө ийм маш олон хувьсгчтай. Тийм учраас одоо уул уурхайн компани ч гэсэн өөрөө томоохон хэмжээний эрсдэл үүрж идэг. Энэ хэмжээгээр бас ашигын хэмжээ нь өндөр байх боломжтой. За тэгээд заавал ингээд нэг 30-70 байх ёстой гэдэг ийм тогтсон үүрэг байхгүй байна гэж үтсэн байна. Ойлгогдож байна уу те? Заавал тийм байх албагүй гэж. За дараагийнх нь одоо нөгөө нэг давзаалгачны шүүхийн шийдвэрийг гаргаж ирсэн нэг дүгнэлт бол нөгөө нэг OECD-ийн transfer pricing principle-ийг буруу тайлбарлаж хэрэгэлсэн байна гэж бол үтсэн. Татварын албач нь болохоор нөгөө Glencore-ийн гэрээг өөр байх ёстой гэж одоо үнсэлж буруутгаад байгаа шүү дээ тийм. Хэрвээ хоорондоо харилцаа хамааралгүй этгээдүүд байсан бол ингэх ёстой байсан. За тэгтэл давзаалгачны шүүх болохоор татварын алба бол энэ хоёр этгээдийн хооронд байгуулсан гэрээг дахин зохиох rewrite хийх юм эрх байхгүй. Тэ төсөөлж ингэж загварчилж ингэж дахин шинээр бичих тийм эрх байхгүй гэж дүгнсэн байна. Тэгээд харин одоо энэ байгаа гэрээ хараад бус талууд одоо хизээж хоорондоо хийхээргүй байх байсан гэдэг имийг л нотолж гаргаж ирсэн нөхцөлд одоо тохиролцоо чинь буруу байна гэхээс биш одоо гэрээ хилцлийг нүчингүү болгох ч тийм үү нөхцөлийг нь өөрчлөх тийм бол эрх мэдэл татрын албанд байхгүй гэж ингэж байсан байна. Энэ бол маш том өндөр босголдоо тэгээд энийг нь бол даваагүй л гэсэн үг. За ингээд давзаалгачны шүүх үндсэндээ өөрийнхөө татварын албаны эсрэг шийдвэр гаргаад Glencore гэдэг энэ компани ялалт байгуулсан. За татварын алба бол мэдээж давзаалгах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй 2021 онд дээд шүүх рүүгээ High Court руугаа гомдол гаргасан боловч дээд шүүх нь бол гомдлыг хүлээж аваагүй. Ингэснээрээ одоо Glencore компани ялалт байгуулаад татвар нөхөн татвар төлөхөөргүй болжээ. За тэгэхээр эндээс бол хоёлаа юу яа дүгнэлтээ ивент итгэж дараа танилцуулъя. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань Dream Brand ивент итгэж байгаа. За ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dream Brand нь робот тоос орогч, хослсон үйлдэл тоос орогч, хослсон үйлдэл тоос орогч үйлдвэрлэлт болон инновацийг тус бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэлтээр дэлхийн номер 1 брэнд болж явдгаар онцлог юм байна. За ухаалаг бүтээгдэхүүнд химэл оюун ухааны хөгжүүлэлтийг хамгийн нарийн болон шинэлгээр оруулж ирж чаддаг нь жил бүрийн Time сэтгүүлийн хамгийн инновацлог бүтээгдэхүүний шагналын эзэн болсноор танигдсан юм байна. За энэ ингэсэн гинэ. Одоо бид нар чинь тоос орогчийг мэдэн шүү дээ. За ингээд шүүр байж байгаа. Шүүрээр залхуураад харин тоос орогч хийгээд тэгсэн чи одоо нөгөө тоос орогч чинь AI буюу химэл оюун ухаантай болчих гинэ. Тэгээд ингээд ажигладаг гинэ. За ингээд за эхний өдрөө ингээд цэвэрлэгээ хийгээд за энэ хавар илүү их хогтой байсан шүү гэдэг. Ер нь гэрээ ингээд нэг мэдээд авчт юм байна. За тэгээд 7 хоног нь ажилт хийгээд ингээд нөгөө робот тоос орогч зүгээр ингээд суралцаад байдаг гинэ. За энэ аягийн маяр нь хоол идэж байхдаа асгаж утгаад энэ ширээн дагуураа их хогтой байдаг. Энэ цагийн энэ үед нь тэр газараар очиж цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэдэг ийм мэдчлээ ингээд өөрөө ингээд баг багаар суралцсаар байгаад тэгээд ер нь хаагуур яаж цэвэрлэх үү гэд энийг мэдээд авчдаг гинэ. Тэгэхээр одоо бүр тоос орогч хүртэл ийм одоо айхтар ухаантай болсон ийм цаг үед одоо амьдарч байгаа юм байна. За тэгсэн чинь ингэдэг гэж байна. Dreaming robot тоос орогчнууд нь өөрийн айлдаа жилд дунджаар 500 км аялсан байдаг гинэ. За тэгэхээр одоо маш их одоо бидний 500 км алхах байсан тэр одоо их алхалтыг хэмж өгдөг гэсэн үг байна. За энэ тоос орогч маань газар дээр хэвтэж байгаа хог тоос шороог 98% наривчлалтаа таньж чаддаг ийм гайхалтай бүтээгдэхүүн байх нь байна. За ингэж шүү. Хүн дунджаар жилд 270-аас 365 цаг тоос сурвалах, шал угаах ажилд зарцуулдаг гэж. 12-оос 16 цаг болж байгаа юм байна. Хоног.
За тэгэхээр энэ Dream Brand-ийн дэлгүүр нь Shangri-La Mall-ын 3 давхарт байрлаж байгаа. За мөн энэ бүтээгдэхүүнийг Smart Store дэлгүүрийн бүх салбаруудаас худалдаж авах боломжтой. За мөн Smart Store MN гэдэг вебсайтаар худалдаж аваад гэртээ хөргүүлж авах ийм боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За хоёул одоо шууд хоёр дахь хэрэг дээр уул нь бас нэлээд ярмаар юмнууд байгаа. Тэгэхээр багтахгүй болчаад байдаг. Үндсэндээ бол тийм бит хоёрын цаг бол дууссан. Харин тий одоо нөгөө толгой компаниасаа өндөр хүүтэй татвар авсан маргаан баггүй. Өндөр хүүтэй татвар гинэ зээл аваад зээл хэлбэрээр компанид аваад за тэгээд зээлгээд оруулаад тийчгээр чинь татвар ногдох орлогоосоо гээд нөгөө хүндэд төлж байгаа төлбөр нь хасагтаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр тухайн зээл авсан компани байгаа улс орон татвараа өндөр ногдуулж чаддгүй гэсэн энэ хэрэг. За хоёлаа юу вэ? Энэ хэргийг дараагийнхаа дугаарт үргэлжлүүлээд ер нь яри гэж бодлоо. Угаасаа нэвтрүүлгийн цаг дуусчлаа. Өмнөх нэвтрүүлэг дээр их олон юм нуршсаар хагаад цагтаа багтаж чадсангүй. Чи тэ саяны тэр Австралийн хэрэг дээр ер нь шүүхэр зөв шийдсэн гэж бодож байна. Би болохоор ингэж бодлоо л та. За тиймэрхүү золиовч гэдэг юм уу те санхүү юм нэг арга хэрэглээд ингээд татвар зээлсэн юм юм бол гэнтэй гэж бодлоо л та. Тэнгүүд яг хуулийн дагуу ингээд хийчихэж байгаа байхгүй юу? Тэнгүүд анханасаа тэр компанитайгаа ямар гэрээ хийх ёстой байсан. Тэрэн дээр л уулзж байгаа алдчихгүй гэж бодоод байгаа юм. Тий. Яг энэ чинь яг энэ Glencore гэдэг компани ч бол засгийн газартайгаа ямар нэгэн одоо хувь нийлүүлсэн ч хөрөнгө оруулалтын живэ энэ байхгүй шүү дээ. Яг тусгай зөвшөөрлийн дагуу л үйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Гэхдээ одоо шууд 100% өөрөө л үйл ажиллагаа явуулж байгаа компани байхгүй. Гэхдээ энэ улс болвол хуулийнхаа дагуу татвараа аль болох өндөр ногдуулаад авахыг хичээж байгаа энэ гадны компаниас тийм. Тэгэхээр энэ зарчим дээрээ л маргасан гэсэн үг байхгүй. Би ийм зарчмаас чамаар татвар авах ёстой гэдэг үндслээр татварын албан ногдуулсан бол нөгөө талаас нь болохоор би ийм үндслээр ингэх эрхтэй ийм юутай гэж ингэж байр сууриа хамгаалсан. За тэгээд энэ дээр бас нэг онцлог болвол Австралийн компани нь өөрийнхөө одоо нөгөө jurisdiction-ээр Австрали улстай энэ хэрэг маргааныг шийдсэн байгаад олон улсын шүүхөө яваагүй. За тэгээд гэхдээ энд бол шүүх нь харьцангуй тийм шудрагч гэх юм уу те аль талынхын талд үйлчлээгүй мэтээр шийдсэн. Тэгээд дээрээс нь энэ хэрэг бол ихээхэн том жишг тогтоож өгсөн хэрэг байгаа даа. Энэ нөгөө нэг transfer pricing гэдэг энэ ойлголтыг одоо бэхжүүлэх энэ үсэд гэх юм уу те энэ чухал хэрэг байгаа байхгүй. Тэгэхээр сургамжтай гэсэн. За баярлалаа. Дараагийн дугаар дээр л үргэлжлүүлээд өөр хэрэг ярьж өгдөө. За тэгж санжаад ойлгомжгүй ярьсан бол уучлаарай. Угаасаа таны төрцөн халуурч ирсэн чинь бүр толгой иргэсэн юм яриад бүр баларлаа шийдчихсэн. Итгсэн баха тэгсэн. За өнөөдрийн дугаарыг маань интернет хүү аялал гэж үгүй илүү их датаг EasySM CMN болон дэлхийн номер 1 тоос орогчийн брэнд Dream Brand event итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр согоор болон NTV телевизээр 83.3 107 стилгний од мөндөр радиогоор хүрлээ. За гээ дараагийн дугаараар олцъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.